Хай, өглөөний хүрээлтээ авъя. Өчигдөр шөнө яасан гэж нэг сони юм болсон за. Өчигдөр шөнө дунд за нэг 2-3 цагийн үедсэн болов. Бид 3 ингээ унтчихсэн. Тэгсэн чи хүү маань гинт ингээд зүудэн дундаа ярьсан за. Юу ярьсан бэ гэхээр зурагттай ярьсан. Одоо ингээд сүүлийн үеийн систем, технологиуд ч юм гэр ахын бараануудад ингээд нэвтрээд юм ухаалаг гэр байдаг болсон шүү дээ. Тий одоо ингээд тэр тусмаа хятадд ингээд сүүлийн үеийн байр, сүүлийн үеийн тохижилтууд ер нь тийм болсон байхгүй хүн гэртээ орж ирэл бүх зүйл нь ухаалаг болохоор хөшиг нийт гэрэлас хөгжим сонсъё, угаалгын машин ажил, зураг тасаа энэ төр гэд ингээд яриад явчихсан шүү дээ тий. Баргалж игэл хөргөчнөөс хоол гарч ирээд миний амл үхий ухааны. За тэр ч арай сайн мэдгүй. Гэтэ ямар ч гэсэн тийм ухаалаг болсон. Тэгэд манайх болохоор сүүлд энэ байрыг нэг түрээслэхдээ нэг байрны эзэнгээр шинээр зураг тавхуулсан байхгүй юу. Тэгээд тэр зурагт болохоор бас ухаалаг гээ. Тэгсэн чинь хүн маань шууд зурагттай шүн ярьсан. За өөрөө ингээ унтж байгаа шүү дээ. Зүудэндээ яриад байгаа байхгүй юу. Манай тэр зурагтыг болохоор шавай гэдэг байхгүй юу. Тэгээд хүү шавай ас гэдгсэн. Тэгсэн чинь нөгөө нэг нь одоо бид нэр жижиг өрөөндөө унтж байгаа шүү дээ. Тэгсэн чинь том өрөөнд зурагт байгаа. Тэгсэн чинь тэр нь сонсчихж байгаа байхгүй юу. Тэнгүүдээ за эзэнтэй би аслаа гэд ингээ зураг тасчихсан. Тэгсэн чинь хүү маань хүүхлийн сувг дээр тавиад дуугаа шангал гэдгсэн. Тэгсэн чинь нөгөө нэг за эзэнтэй таны хүслээр болын энтер гэд ингээд харьцаа явуулчихж байгаа байхгүй үйлдэл хийгээд тэгээд би шууд амар хайгаад шууд хүүгийн амыг ингээд гараараа дарцсан. Тэгэд би шаваа унтраг унтраацсан байхгүй юу. Тэгээд хүү маань яхав зүудэндээ ороод ингээ унтчихж байгаа. Тэгэд надад бол амар санагцсан. Нэг тийм амар хариуцлагагүй мэдрэгцэн. Тэгээд дээрэс нь жоохон технологид жоохон дээрлэл хүлээд байгаа гэх юм уу? Нэг тийм мэдрэмж төрсөн шүү дээ. Одоо тэгээд манайхаас өөр одоо юм сүүлийн үеийн тогтчлттай айлууд одоо яах юм? Тэгээд зүудэндээ ярьдаг хүн байвал баг хамаг юм ажиллуулад хаалга үдэ онгойлох нь шүү дээ. Тэгсэн чи дээр бас нөгөө би зурагт үзчихээ сонссон байхгүй юу? Тэгсэн чи нөгөө хүрээлтийн ажилтан нэг айлд бараа хүргэж өгөх гээд тэгээд хаалганд төгшөөд бараа чи ирлээ аваарай гэд хэлсэн чинь дотор нь байсан ухаалаг гэрийн системийг сонсоод энэ гэрийн эзэн одоогоор гэртээ байхгүй байх гэд хариулсан гэж байгаа байхгүй юу? Тэгэд нөгөө хүн нь болохоор яг уцаар нь холбогдоод бараагаа үүдэн дээр нь тавиул явсан гэсэн л дээ. Гэхдээ хамгийн гол нь дотор байгаа ухаалаг системүүд нь гэрт юу болж байгаа энтрийг гадны хүнд хаалганы цаанд байгаа хүнд мэдэгдэх боломжтой болсон гэсэн үг гээд бас аюулгүй талаас нь анхаарна гэд нэг тийм мэдээ сонссон. Тэгэхээр бас жоохон эвгүй байгаа үстэй. Тэгээ хүн маань юу н сая сүүлийн сар 8 сард би цэцэрлэгтний явуулахгүй гэртэн амраа гэдгсэн. Тэгээд хаяа нэг автагаа бассейн явахаас бусдаар бол ер нь бит 2 өдөртөө гадаагараал би өөрөө хичээл номын давтуулаад тоглож надаал зурагт үзээл ер нь өмнө нь бол нэг зурагт үздэг байсан. Тэгж сүүлийн үед амарснаас хойш өдөрт ер нь 1-2 цаг бол тогтмол зурагт үзээд би тэр хооронд гэр орноо цэвэрлэн хоолундаа хийн штэ. Тэр үедээ ер нь бол зурагт үзүүлчихэд байсан. Тэгсэн чи одоо тэгээд зурагтанд донцсон гэхүү. Ямар ч гэсэн тийм юм болсон. Ер нь гэхдээ тэгэл технологийн хөгжил хүний амьдралд орж ирэхтэй. За ер нь орж ирэх аюулгүй байдлын талаар бол би нэлээд готрон үзэлтэй. Ирээдүй ер нь хүн айгүй их роботчих явж ер нь робот хүнийг одоо дарангуйлан эзэрхийлэх гэхүү. Ер нь тийм ирээдүй болох байх гэж нэлээд готрон үзгээс бол хаардیں۔ Тэнгүүтээ одоо ингээл хүн анх дэлхийд үүсэл ингээл хөгжөөл энэ олон мянган жил ингээл байгаад байгаа гэдгийг бас технологичд болохоор энэ бол зүгээр л робот хөгжих үйл явц, робот үүсэх процесс байсан энэ төр гэд. Хүн төрлөختөн бол зүгээр роботыг бүтээж өгөө тэгэд устдах юм үе байсан энэ төр гэж тайлбарлалтыг нь бол би жоохон хүн дээр хүлээж аваад за тийм байна да гэж ойлгочих гээд байдгийг. Тэгэнгүүтээ бас нэг тийм төрлийн кинонууд бас нэлээх үйдэн штэ. Гэтэ би ер нь нэг кино үздэг юм. Гэтэ нэг Америкийн байсан баха. Westworld гээд хүнийг ер нь ирээдүйд робот захиран дарангуйлж байгаа нэг тийм олон ангит кино үйдэн. Би тэрийг үзээд энэ яг иймэрдүү юм болж магадгүй юм байна да гэдэг нэг тийм цочроо авсан гэхүү. Гэтэ ер нь ингээд технологи нэг эхэлчихээрээ хурд амар хурцдаг гэдэг энэ яг үнэнэлтэй гэж юу. Тэрийг би хэлээлөө. Одоо ингээд би яг хүүгийн насны дээргээ бодохоор юу одоогийн технологийн хурд мурд бол баг эхлэвэсэн баха. Одоо ингээд би 6-7 настай байхдаа за яг ингэжсэн байна за. За яг технологийн
аюул хамгийн ойрхон байсан жишээг ярэ. Манай яг ингээд тэр үед хамгийн анх нүг гэртээ ингээд шинэ юм суурин утас байрлуулж исэн байхгүй юу? Одоо 6 оронтой гэрээ утас өгдөг гэсэн шүү дээ тий. Тийм утастай болж исэн. Тэгэл аав хоёр нүг ажилдаа явал би гэртээ ганцаараа үлдсэн үедээ тэр утасаар ингээд тогломоор санагдаад дурын юм танихгүй мэдгүй дугаар хийгээд тэгээ залгсан байхгүй юу? Тэгсэн чинь би яг тэр амар санд юм амар инэттэй тэгсэн чинь нэг их ч утсаар байна уу гэд нөгөө талд авсан. Тэнгүүт нь би нөгөө нэг одоо ингээд тэр утсыг ингээд нөгөө хүн намайг мэдгүй байгаа, танихгүй байгаа. Тийм болохоор ингээд муугаар ашигламар санагдаад би уг нь тийм хараал мараал имэ юм хэлдэг. Тийм муу хүн байгаагүй за. Манай гэрт ч юусоо тийм үг хэлдэг хүн байгаагүй. Би зүгээр л ингээд гудамжнаас юм эсвэл өөр газраас хүмүүсийн ярианаас сонссон юм муухай үгээ хэлмээр санагдаад за амар тэнэг. За хүүхдүүд сонсч ивэл битээ сонсороо гэж юу. Алын шүү тэнэг бин гэд. Тийм муухай үг хэлчихэд буцаад тавьчихсан. Тэгээд төд бодлого гинт гэр утас дуурчиж байгаа байхгүй. Тэгэд би гайхаад уцаа аваад байна уу гэсэн чинь нөгөө нэг түрүүний ярьсан юмхтэй за над руу яриад тэгсэн чинь тэрний утас одоо дугаар илрүүлэгчтэй байсан байгаа байхгүй. Би болохоор тийм дөнгөж анх гэртээ уцаа тавиулж байгаа хүн тийм дугаар илрүүлэгчийн талаар ямар ч ойлголтгүй за тэгсэн чинь нөгөө юмхтэй чи аав штэ яриа. Яагаад чи юм жоохон хүүхэд өөр хүн л яриад ингээ муухай хараалын үг хэлээд аав штэ яриа гэ тэгэд би байхгүй энэ тэргээ тэгэд би загнуулж байгаа байхгүй тэр ихчэд би тийм ингээд мэдгүй ээж юм утас шөрмсөр хүн амтан руу яриад ажил аль би ингээд өмүүлээдэ ийм муухай үг хэлдэг чи ямар хүмүүжлгүй хүүхдээ энэ тэрхий намайг амар цагсан зодсны санаас би өөрхийн амьдыг уцаа ингээд тавиад холбогдохгүй байж болно гэдгийг мэдгүй тэгээд ингээд сонсоол загнуулаад байгаа байхгүй юу ойлгосноо чи ингээд хамгийн сүлтийг гингүүт нь ойлгосон гэд тэгээ уцаа нэг тавьсан за би технологийн аюулгүй байдал гэчээд бас арайжуул юм ирцэн үү гэтээ одоо яа гэх юм миний ойлголтоор одоо 6 наснд минь тийм л төвшөнд байлаа тэгсэн чи одоо хүүгийн маань 6-наас технологийн хөгжил аюул юу вэ? Одоо тэнгүүд миний ач хүүхдийн 6 нас бол энэ хурд бүр ингээд хэдэн давхар үржигдэд гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? За бай.